За тэгээд миний хэлснээр сайн одоо энэ хоёр төрлийн Excel файл байгаа. Нэг нь бол их задаргаатай, нөгөөх нь бол маш энгийнтэй. Тэгээд энийг та манай Facebook утсаас татаж аваад тэгээд өөрийнхөө одоо санхүүгийнхаа ерөнхийдөө одоо төвшнөө хараад тэгээд бас дээш нь бас их хариуцлагатай хандаад ингэж хариуцлагатай хандсны ямар учиртай юм бэ гэхээр жишээгээр ярих юм бол та ингээд энийг хөтөлж явсныхаа одоо дараагийнх нь одоо ашиг нь юу юм бэ гэх юм бол одоо гэдэг миний нөхрийн цалин хэдүүлээ, миний өөрийн цалин хэдүүлээ, одоо тэгээд нийгмийн даатгал төлж байгаа төлбөр маань хэдүүлээ, одоо бас хүн амны орлогын татвараа төлж байгаа нь хэдүүлээ, байрандаа хийдэг гэж байгаа, зөөлөндөө хийдэг гэж байгаа. Ингээд одоо хоолндоо хийдэг гэж байгаа. Ингээд хүмүүстээ хасаад явсны дараа ерөнхийдөө бол миний одоо үлдэгдэл нь буюу одоо цааш нь одоо өргөжүүлэх хөрөнгө маань ингээд гараад ирнэ. Тэгэхээр энэ гараад ирсэн тохиолдолд бол миний нөгөө нэг өмнө нь өгсөн нөгөө хичээлийн юугаар заавраар та эхлээд pay yourself first буюу одоо эхлээд өөртөө төлж одоо сураарай. Эхлээд яг нэгдүгээр сард нь бол эхлээд ингээд задраануудыг гаргаад ерөнхийд нь ингээд судалж чинь. Тэгээд ерөнхийдөө би чинь 150-аас 200 мянган төгрөг бол хөрөнгөлөх боломжтой юм байна шүү гэдгийг мэдчихэд дараа нь бол дараагийн сараас нь явах тэгэхээр тэр мөнгө маань цалин маань ороод ирэнгүүт л шууд тэрийг шууд авчих юм бол танд бол арай хэлбэр авах болов. Тэгэхгүйгээр хэрвээ та ингээл нөгөө зардлынхаа задраануудыг ингээл яваад гэсэн чинь мөнгө маань үлдэхгүй бол яг гэдэг. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр та одоо санхүүгийн хариуцлагагүй байна гэсэн үг. Тэр хэмжээгээр та алдагталтай гарч ийнэ гэх юм бол одоо та хэн нэгнээс зээлээр юм уу эсвэл өөрт байгаа ашигтай байгаа юмыг зарж борлуулж үлжиж одоо тэрийг алдагдлаа нөхч байдаг тийм биз дээ тий. Тэгэхээр зээл юм өрөөр тийм үү. Тэр нь бол яг л нөгөө компанид бол яг л адилхан. Компанийн төвшөнд алдагталтай ажиллана гэдэг нь бас л өөр зээл үт юм аа. Тэгэхээр та эхлээд бүх одоо компанийн талаар эхлээд судлах нь дараа нь хоёрдугаарт нь бол өөрийнхөө талаар яахын тулд бүх юм өөрөөс шалтгаалнаа. Тэгээ хариуцлагатай байгаарай. Тэгээ өөртөө pay yourself буюу өөртөө бас эхлээд төлж байгаарай. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр хуримтлалтай болоорой. Тэгээ хуримтлалтай болсныхан дараа ингээд хувьцаанда хөрөнгө оруулаад ингээд ирээдүйд одоо санхүүгийн эрхчлөөнд одоо хүрцгээе. За санхүүгийн эрхчлөөнд хүрэхэд бол хит арга байдаг. Нэгдүгээр та бидний үзэж байгаагаар бол одоо хувьцаанд буюу одоо хөрөнгөд одоо алсын хараатай олон жилээр ингээд intrinsic value буюу олон жилээр хөрөнгө оруулах гэж байна. Эсвэл одоо та компани байгуулж болно. Хоёрдугаарт нь гуравдугаарт нь хэрэг од авьяастай бол тэрийг хөгжүүлж болно. Эсвэл юу гэдгийг одоо бүр одоо даже одоо lottery буюу хонжуур хожиж болно тий. Санхүүгийн эрхчлэн төр хамгийн одоо сүлд нь бол манай багш нар хэлдэг байсан тэр бол нөгөө мөнгөтэй үнтэй сууж болно гэж. Тэгэхээр тийм бас боломжууд байдаг. Тэгэхээр энэ болгоныг хийж байгаагийн одоо хамгийн чухал шалтгаан нь таныг одоо санхүүгийн эрхчлөөнд хүрэхтэл байгаа юм аа. Тэгээд та бүхэн маань энэ зөвлөгөөг дагаад миний тэр одоо явуулах хоёр файлыг татаж аваад мөн тэгээд ингээ хөтлөөд үзээрэй. Мөн тэгээд хуримтлалтай болоорой гэдэг санааг та бүхэндээ төвшүүлье. За ингээд дараагийнх хичээлээр бол хувьцаа болон хувьцааны талаар ороод явнаа. Та бүхэн хэрвээ ямар нэгэн асуулт байвал надад руу асуугаарай. Бас коммент үлдээгээрэй. Мөн бас бичлэгийг минь шеэрлээд өгөрөө гэдэг хүсэлтэй байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Баяр таа.